За баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүлээлээ. Би тэр хооронд өөрийгөө товчхон танилцуулъя. 92 онд төрсөн. За 2017 онд нийслэлгүүд зорилго хийгээд хотын хоёр залуу, бэлгүүр тэмсгээд хоёр залуу өдөө явжны жил Гомбочргонд мал хариулжаад ирсэн. За мал чижтэй 20 ямаал хариулж чад ирсэн байна. Тэгээд түүнийхээ дараа бизнес менежментээр суралцаад за байгууллагын дотоод үйл ажиллагааны процесс, бизнесийн процессыг яаж хүн болгонд төвөг багтай, асуудал багтайгаар шийдэж болох вэ гэдэг ийм дипломын сэдв хамгаалсан. За энэ нь бол улс төрд ч гэсэн нийгмийн зохион байгуулалт юу н олон хүний цугларсан байгаа газар, зохион байгуулалттай газар хүн болгоных нь хийж байгаа ажлыг нь яаж зохион байгуулах талаар нь илүү зохион байгуулалтын мэргэжлэр диплом хийсэн гэсэн үг. За ингээд улс төр судлалын мэргэжилтэй. За улс төр судлалын мэргэжлийнхаа дагуу алтан дээр үнийн аялал руу ерөнхийдөө орсон. 2012 оноос хойш одоо 11 жилийн турш дэлхийн ертөнцийн байгаа сайн засаглал, сайн туршлагуудыг судалж байгаагийн үндсэн дээр ер нь бол Гитлер, Сталин, за тэрнээс өмнө Английн аж үйлдвэрийн хувьсгалын цаг үе, за тэрнээс бүр өмнөх дундад зууны сэргэн мандлын үе гэж судалж явсаар хагаад үгүй энэ дэлхийд чинь 200-аас 300 жил дэлхийг амар амгалан сайн засаглалаар зохион байгуулсан ийм улс байсан юм. Тэр манай өвдөд зүйлс юм биш үү гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд тэгээд энэхүү их Монгол улсын сайн засаглалын системийг нь судлаад хийсэн байна. За ингээд би үндсэндээ тэр судалгаан дээр үндэслээд 15 минут та бүхний чиглэхгүй товчхон төрийн мэдлэг гэдэг сэдвтэй хэлхэл тавья. За төр гэдэг зүйлийн доор бол олон салбарууд үйл ажиллагаагаа хариуцаад ингэ явждаг. За төр гэдгээ бид шууд ерөнхий сайд юм уу? Ерөнхийлөгч скол ерөнхий сайд кабинеттэйгээ авчиж болно. За дотор нь бол яг нь салбарууд байгаа, өнөөс олон маш олон салбарууд байгаа. Гэхдээ ерөнхийлөн миний сонгож авсан нь бол илүү олон нийттэй, нөлөөтэй, импакттай салбаруудыг авсан гэсэн. За уул уурхай, боловсрол, эдийн засаг, улс төр бизнес. За улс төр ягаад тусдаа нэг салбар болсон бэ гэхээр өнөөдөр манай Монгол улсын их сургуульд ч юм уу өөр нэг аль нэг сургуульд улс төрийн шинжилгээ ухааныг заана гэхээр улс төрийн ард иргэдийг яаж аргалах, оюуны ард иргэдэд яаж тарих угаалт манипуляцийг хийх арга технологиудыг заадгаас биш, яг энэ ард иргэдийн амьдралыг хэрхэн нийтэд нь сайн болох уу гэдэг модыг бүрэн зургаар нь бидэрт зааж өгдөггүй маа. Тэгэхээр улс төр бол тусдаа нэг салбар болчиход байгаа. За бизнесийн салбар байна, хэвлэл мэдээллийн салбар байна, эрүүл мэндийн болон шашны салбарууд. За энэхүү шашин олон салбарууд нийлээд ард түмэн гэдэг нэг зүйлийг ийм модыг босгож ирж байгаа. Тэгэхээр энэхүү модыг босгож ирээд удирдахын тулд төрийн мэдлэг дээр төр гэдэг зүйл байд юм аа. Төр гэдэг бол бидний өвд дэвс бол төр бол хамгийн дээд хүч гэдэг утгаараа хэлж байгаа гэсэн. За тэгэхээр төрийн мэдлэг гэж бид нар юм яриад байна. Яагаад төрийн мэдлэг тусдаа, салбаруудын мэдлэг тусдаа гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн. За уул уурхай салбар яаж газрыг ухаад тэр доороос ашигтай өгөөжтэй ашиг олох үз алт баялаг эрдэнсийг гаргаж ирэх үү гэдэг дээрээ л асуудал, тухайн салбарын хүмүүсийн асуудал яригдана. Боловсрол яаж хувь хүнийг хөгжүүлэх юм бэ? Тэрэн дээр л яригдана. Эдийн засаг, улс төр. За энэ мэдчлэн барууны улс төрийн олдор бол бүх салбарууд нь өөр өөрсдийн мэдлэгтэй. За энэхүү тус тусын салбарын мэдлэгээр бид нийгмийнхаа үзэгдлийг тайлбарлах гэж оролддог байна. Тэгэхээр эдийн засгийн салбарын мэдлэгээр нийгмийн үзэгдлийг тайлбарлах гэж оролдоход тэнд хүний мөн чанар, байгаль эрхлэл ерөөсөө байдаггүй гэсэн. Тэрийг тооцоонд авч үздэг. Зүгээр л яаж бараа үйлдвэрлэхийн, үйлдвэрлсэн бараагаа яаж мөнгө болгож ашиг олгох вэ? Тэгэхээр барууны одоо улс төр ерөнхийдөө хөгжиж суурьтай манай нийгмийн бүтцийн маань салбар бүрийнх нь мэдлэг тухайн нийгмийнхаа нийт үзэгдлийг нийт том модоо тайлбарлаж чадахгүй байна гэдэг дүгнэлтэнд хамгийн сүүлд хүрч байгаа. Энэхүү нийгмийнхаа үзэгдлийг тэр чигт нь тайлбарлаж чаддаг зүйл нь бол бидний өвдөдсөн олон зууны жил одоо турш туулж, хөгжүүлж, өглөөжүүлдэж ирсэн төрийн мэдлэг байгаамаа. Чингис хааны ухаан гэдээ ойлгочих болно. Маш энгийн. Салбарууд өөр өөрсдийн мөн чанартай. Уул уурхай салбар олц ашиг олно. Гаднаас бидэрт доллар оруулж өгч байна. Гэхдээ
эрсдэл хохирлууд бас байгаа. За тэр бол дараагийн асуудал. Боловсролын салбарын амин сүнс буюу мөн чанар нь хүнийг хөгжил. Ерөөсөө л хүнийг хөгжүүлэхийн тулд байх ёстой. Эдийн засаг бол илүү тооцоо, ухаан, наан цаад асуудлуудыг харж идэг алсын хувьд. За бизнесийн салбарт бол овсгоо самбар хэрэгтэй, хурд хэрэгтэй, хүч хэрэгтэй гэдэг ч юм уу. За хэвлэл мэдээллийн салбарын мөн чанар нь бол бас хурд байдаг, түгээмэл байдаг, эрүүл мэнд хүнлэг үзэлтэй. За гэтэл эрүүл мэндийн салбарт сая хүнлэг үзэл амин сүнс нь болоод явж байхад бид нар сая пандеми буюу ковидын үед Монгол төрийн гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа хүнлэг бус үзэлтэй шийдвэрүүд гарч ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр нь өөрөө эрүүл мэндийн салбарынхаа хүнлэг үзэл гэдэг амин сүнсийг төр нь өөртөө шингээж чадаагүй байна гэсэн үг. Уг нь засгийн газар кабинетд нь эрүүл мэндийн сайд гэдэг хүмүүс сууж байгаа. Эрүүл мэндийн салбараа төлөөлөх мэргэжилтнүүд нь байгаа. Гэтэл эзэн шийдвэр яагаад хүнлэг үзэлтэй нийт ард иргэдийнхээ эрхийн шинжилгээ гарахгүй байна гэхээр бид нар төрийн мэдлэгтэй дотоо боловсруулсан байна гэдэг ийм асуудал яригдаад байгаа. За дараа нь улс төрийн салбар бол өнөөдөр зүгээр арга технологи хүний оюун санааг хувирах ийм технологи болсон. За шашин бол өөрөө итгэл үнэмшлэгээр тулгуурлаж яригдана. Ингээд төр гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Төр гэдэг өөрөө энэхүү олон салбаруудыг удирдахын тулд энэхүү олон салбарын өөрсдийнх нь амин сүнс, мөн чанарыг шингээж иж тухайн салбартаа одоо тийм маш ээлжтэй, нөмөртэй байх гэсэн үг. Тэгэхээр төрийн гаргаж байгаа эцсийн шийдвэр нь ямар хүнээс гарч байгаа вэ гэхээр олж ашиг олж чаддаг, хүний хөгжлийг боддог, тооцоо ухаандаа сайн, овсгоо самбаатай бизнесийн салбарын хурд хүчтэй эрүүл мэндийн салбарын хүнлэг үзэлтэй арга технологи одоо тэр зүйлүүдийг ашиглаж чаддаг төр өөрөө итгэл үнэмшилтэй ийм боловсон хүчнэр бий болох ёстой. Тэгэхээр энэхүү олон салбаруудын мэдлэгийг бүгднийг багтааж одоо бидний өвгдөөс бидэрт хүргэж ирсэн зүйл бол алтан дэд үнэ айлгуу буюу Монголын улс төрийн гүн ухаан гэж хэлдэг. Тэгэхээр төрийн мэдлэгт суралцсан хүн, суралцаагүй хүн хоёрын ялгаа нь төрийн мэдлэгт суралцсан хүн буюу одоо жишээлбэл Чингис хаан гэдэг мэрэгэн өвгдөөсний жишээ авахад гаргаж байгаа үйл ажиллагаа, үр дүн, гарц гаргалгаа, шийдэл нь дандаа энэ бүх салбаруудынхаа эрх ашиг буюу нийт ард түмнийхээ эрх ашигыг хангаж байх ёстой гэдэг төрийн суурь зарчмээр үндэслэдэг. Гэтэл уул уурхай салбарыг одоо бодоод бусад боловсрол болон бизнесийн салбарыг орхигдуулж байгаа төр бол өөрөө төрийн тухай мэдлэгээр цэнэглэгдээгүй боловсон хүчтэй байна гэдэг ийм үндэслэлтэй байна. Тэгэхээр миний энэ өнөөдөр энд зогсож байгаа зорилго маань гэх юм бол та бүгдтэй төрийн тухай мэдлэгийг ямар байх ёстой тэр талаас нь миний хувьд бол залуу хүний хувьд барууны үзэл онол бизнес улс төр судлалыг тодорхой хэмжээнд судлаад явж байгаа үед та бүгдтэй одоо мэдсэн сурснаа нээгээд одоо хуваалцаад мөн энэ намын үйл ажиллагаанд бол бас үйл ажиллагаанд нь оролцоод явах юм сонирхолтой байгаа. Тэгээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Та бүхнийг чилээгээд явах уу? Төрийн мэдлэг болоод бидний өнөөдрийн хамгийн чухал зүйл хэрвээ улс төрийн боловсрол гэж ярьдаг барууныхан улс төрийн хэлж гэж ярьдаг энэ зүйлийг ойлгохгүй байгаа ард түмэн байх юм бол энэ зүйлийг хэрэгжүүлдэггүй төр зэвсэгтэй байна. Тэгэхээр нийт Монгол ард түмэн монголчууд бүгдээрээ улс төрийн мэдлэгтэй боловсрол суралцах ийм торгон цаг үе ирээд байна. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.